Одмон дурсуух тавтаа морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг хамтдаа төрүүлж алах нь урайтай Unitel Group болон ногоон ирээдүйг хөгжүүлэх урайтай MMS компани бэлтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одмон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны одмон радиогоор хүрч байна. За өдрийн мэндэ. Өдрийн мэнд хүргэе. За юу амар гарч өгөө юм ч одоо. Ашигтай мó. Энд ч одоо тийм инээхэрч сэдв биш л юм байгаа юм да. Би энэ сэдвийг хараад л одоо аюу яж штэ. Ямар амар нэр өгсөн юм бэ л гэж. Нэрийг чинь шоолж байгаа юм. Энэ нэр бол шууд энэ өнөөдрийн нэвтрүүлгийн гол зангилал юм л та. Хүний эрхтний 8 гэж байгаа. 8 гэдэг чинь өөрөө хэн нэгэн итгээд ашиг олох зорилгоор хийж байгаа бараа таварын солилцоо шүү дээ, тэ. Гэтэл хүний эд эрхтэн тэр байтугай хүний амь насыг яг эд бараа шиг бодож ингэж зарж худалддаг энэ аимшигтай хар зах зээлийн талаар та энэ төгшүүртэй сэдвийг хөндөх гэж байна л та. За өнөөдрийн дугаарыг National Geographic сувгийн Traffic with Mariana Van Zeller гэдэг нэг юм сэтгүүлчийн хийсэн баримтат цуврал нэвтрүүлэг байд юм байна. Энэ Black Market Organs гэдэг нэртэй. За энэ баримтат кино болон одоо олон улсын албан ёсны их сурвалжтай вебсайтууд дээр гарсан мэдээлэл нэгдсэн үндэсний байгууллагын гаргасан тайлан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангууд за тэгээ дээрэс нь зарим нэг шүүхийн шийдвэрүүд зэргээс үндэслээд бэлтгэсэн байгаа. За энэ хар зах зээл дээр хэд хүний эд эрхтний худалдах энэ аимшигтай үйл явдал нь орчин үеийн ангаах ухаан хөгжсөнтэй шууд холбоотой юм дагаж гарч ирсэн аимшигтай үзэгдэл гэж хэлж болно. 1954 онд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгах мис ажиллагаа амжилттай хийгдснээс хойш энэ эрхтэн шилжүүлэлт нь олон мянган хүний амийг өнөөдөр ингээд аварсан байгаа. Гэтэ энэ олон мянган хүний амийг аварж байгаа боловч дагаад маш аимшигтай юм хүний эд эрхтнийг бараа материал шиг зарж байгаа юм хар сүдрийг дагуулсаар байгаа. Дэлхийд дахинд одоо энэхүү эрхтэн шилжүүлэх үйл явцыг хүлээж одоо байдаг хүмүүс маш их хэдэн мянгаараа байж байгаа тий. Өөрөөр хэлбэл энэ эрхтэн шилжүүлж өгөх тэр эрхтнүүд нь дутуу байдаг, байнгын дутагдaltaй байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нөгөө өвчтнүүд нь илүү олон тий. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр жил бүр 100,000 гаруй эрхтэн шилжүүлэлт хийгддэг боловч шаардлагатай хүмүүсийн тоо үүнээс хэд дахин их байдаг ажээ. Америкийн нэгдсэн улсад гэхэд өдөр бүр 17 хүн эрхтэн шилжүүлэг хүлээж гад нас бартгаа гэсэн юм тоо баримт байна. За 2020 онд 39,000 гаруй хүн эрхтэн шилжүүлэлт хийлгсэн ч 100,000 гаруй хүн жагсаалтанд үлдсэн гэ хүлээлгэнд ингээд байж идэг юм байна. Энэ дутагдал нь өөрөөр хэлбэл энэ аимшигтай энэ хар зах зээл гэчийг бий болгосон гэж хэлж болно. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний 8-ны протоколд эрхтэн худалдааг хүний 8-ны нэг хэлбэрэ гэж тодорхойлсон байдаг. Энэ нь ядуу хүмүүсийг мүлжиж, ашиглаж, хуурч, мэхэлж тэдний эд эрхтнийг нь аваад баян хүмүүс зардаг юм систем юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Global Observatory on Donation and Transplantation гэдэг нэг юм тайлан байдаг юм байна. Энэ тайланд дурдсанаар бол дэлхийн эрхтэн шилжүүлэлтийн одоо бүх энэ хувьчлаад аваад үзэх юм бол 10% нь хар зах зээлээр дамждаг гэж юм тооцоо гаргасан байт юм. Гэхдээ бодит амьдрал дээр бол энэ тоо үзүүлэлт маш өндөр байх магадлалтай 10% биш. Магадгүй 50-аас 60% нь байж магадгүй. Яг тэгэхээр энэ үйл ажиллагаач үргэлж нууц даалт хэлбэрээр хууль бусаар явагдаж байгаа учраас яг тэдэ гэсэн тоо баримтыг баттай гаргаж ирэх боломжгүй те. За тухайлах юм бол энэтхэг Филиппин, Хятад, Зөв Европт энэ асуудал их байдаг бөгөөд за Хятадтай холбоотой асуудлыг хоёулаа нэвтрүүлгийн талд тусдаа сэдв болгоод ярих болно. Энд одоо зарим шашин шүтлгээр нь хүмүүсийг ялгуурсан те үзэл баримтлал арьс өнгөөр нь ялгуурлаж за үүнээ тэгвдэмдээ энүүгээрээ дамжуулж аллах үлдэж хүмүүсийн эд эрхтнийг нь авдаг, дээрэмддэг шахуу ийм мэдээлэл бас байдаг юм. Нэгдсэн үндэсний байгууллагын тайланд Хятадын засгийн газар одоо яг энд төрөний дурдсан эндгээр мэдээллүүдийг хэдийгээр буруутгадаг, үгүйсгдэг боловч одоо хүртэл энэ талаар судалсаар байгаа яг баттай ноттой баримт гэх юм уу ингэсэн шийдвэр бол бас байхгүй л байгаа юм байна. За Косовод
болсон энэ Medicus гэдэг эмнэлэгтэй холбоотой нэг олон улсын хамгийн анхны жишээ болсон ийм хэрэг байдаг юм байна л та. Шүүхийн шийдвэртэй гэсэн үг. Энэ Косовод байдаг Medicus клиник нь Косово улсын Притишна гэдэг хотод байрладаг Medicus гэдэг эмнэлэг, хувийн эмнэлэг байхгүй. Эрхтэн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой гэдгээрээ энэ шүүхийн хаалга татсан байгаа. Энэ хэрэг нь 2008 онд илэрсэн бөгөөд энэхүү эмнэлэг дээр ядуу орнуудаас ганц ядуу орнуудаас гэлтгүй ер нь ихэвчлэн Турк, Орос, Молдав, Казахстан зэрэг орнуудаас авчирсан доноруудаас бөөрийг нь аваад баян хүлээн авагчдад, баян худалдан авагч нарт ийм шилжүүлэн суулгадаг ийм мис ажиллагааг хууль бусаар хийдэг болохыг нь олж тогтоосон байна. За гэхдээ энэ одоо яг хүчээр хүмүүсийг барьж аваад ингээд хорж жагаад ингээд элэг бөөрийн дээрэмдээд байгаа асуудал биш. Харин доноруудад ялангуяа мөнгөний дутагдaltaй ядуу буураа хүмүүст эд эрхтнийг нь 2000-аас 5,000 доллараар ингэж худалдаж аваад баян хүмүүст худалдахдаа тэрийг нь бүр 100,000-аас 200,000 доллар болгож зардаг ийм бизнес хийдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ийм юм биш үү? Нэг тийм зуучлалын газар юм биш үү те? Зуучлал гэж бас хэлж болох юм нэг талаараа. Косово ч өөрөө бол за Югославиас салцсан. Тэгээд одоо бол ер нь ядуувтар л орн байгаа шүү дээ. Тэнгүүд баян орны хүмүүс ирээд Косовод одоо тэнцээ төвтөл гэсэн үг юм биш үү те? Тий, яг энэ тэр Косовогийн Притишна гэдэг хотод байрладаг эмнэлэг байхгүй. Тийм байна. Тэгвэл наа чи яг ингээд тэнд уулзах газар нь Косово юм байна. Тий. Тэгээд энэ тэнд нь хүмүүс очиж өөрийнхөө эд эрхтнүүдийг зардаг, хямдханаар гэсэн үг шүү дээ. 2,000-аас 5,000 доллараар. Нөгөө талд нь тэрийг худалдаж авч байгаа хүмүүс нь болохоор 100,000-аас 200,000 доллар. Тий. Тэгээд энэ талаар бүхэл бүтэн бас баримтат нэвтрүүлгүүд байдаг юм байна. Хамгийн амжигтай зарим донорууд нь ингээд бүтэн төлбөрөөч авч чадаагүй гэдэг ингээд маргалдаад заргалдаад явж идэг юм байл та. За энэ хэргийг бол Европын холбооны хууль зүйн одоо Косово дахь Европын холбооны хууль зүйн үйл ажиллагааны төлөөлөгчийн газар гэх юм одоо юу гэх юм те орчуулах юм бол жоох утгагүй л болоод байна. Энэ газраас ингэж хяналт шалгалт явуулаад энэ хэрэгт холбогдсон эмч нарыг нь эрүүгийн хэрэгтний ялдан болгосон энэ анхны хэрэг юм байна дэлхийд ирэх. За гол яллагдсан хүмүүс нь эмч нар байсан, гол мэс засалч нь байсан, клиникийн менежер нь байсан, за унтуулагч эмч нь байсан. За тэгээд бас энэ хэрэгт Туркийн 2 мэс засалч бас холбогдсон байдаг. Өөр улсын иргэд гэсэн үг шүү дээ, тэ. Ийм нэлээд өргөн хэмжээтэй болсон шүүх хурал маргаан байдаг. За гэхдээ харамсалтай нь энэ шүүхийн шийдвэр нь надад үнэхээр бас харамсалтай санагдсан. 2013 оны 4 сарын 29-нд анхан шатны шүүхээс энэ 5 хүнийг гин буруутай тооцоод бол ял өгсөн байна. Энэ нөгөө нэг гол мэс засалч эмчт нь 8 жил. За Арбан гэдэг тэр нэг менежерт нь 7 жил 3 сар. За тэгээд тэр унтуулагч эмч Хажины гэдэг хүн байт юм. Тэр нь 3 жилийн ял гэх мэтэр ингээд ял бол авцгаасан. За 2015 онд давзаалдах шатны шүүх шийдвэрээ гаргасан. 2016 оны 12 сард дээд шүүх нь хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндслээр шүүхийн шийдвэрийг хүчингү болгоод анхан шат руу дахиад буцаасан байна. За ингээд 18 оны 5 сард нь анхан шатны шүүхэд дахин хуралдаад одоо нөгөө гол эмчт нь 7.5 жил, унтуулагч эмчт нь 1 жилийн ял өгсөн. За энэ хооронд нь тэр нөгөө эмнэлгийнх нь менежер нь оргон зайлаад алга болчдөг. За 18 оны 11 сард давзаалдах шатны шүүх энэ анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингү болгоод дахиад анхан шат руугаа буцаадаг. Тэгээд энэ хэрэг ингэж бүр явсаар 2023 оны 6 сард энэ одоо 3 дахь удаа анхан шатны шүүх нь хуралдаад энэ шүүхээр яллагдсан хүмүүсийг бүгднгийн цагаатгсан юм шийдвэр гаргасан. Ямар тэнийг юм бэ? Тий. Одоо дэлхийд яг энэ хэрэгээр ингэж ял тооцож байгаа энэ анхны тохиолдол нь байсан гэдэг байгаа шүү дээ, тийм ингэж улсдаа тооцсон. Тэгэхээр энэ бол ийм шийдвэр гарсан байдаг юм байна. Яг дотоод хууль зүйн үндслэл юмнууд нь яаж одоо болцсон юм байгаа юм те. Тий. Тэр нь бас жоохон сонирхолтой юм. Манай улсад бол мэдээж энэ хэрэг бол гэмт хэрэгт тооцогдно. Гэхдээ яг энэ тохиолдолд энэ эмчнэр нь яагаад цагаатч уу, ямар үндслээр энэ анхан шат руу 3 удаа буцав тийм ээ. Энийг бас сайн мэдсэнгүү.
За энэ хэрэг нь ингээд эргэтэн худалдаалах олон улсын сүлжээний нэг хэсэг байсан гэж бол үздэг юм байна. Израиль, Турк улсууд энэ төрлийн энэ бизнест бол бүр сүлжээ маягаар орчихсон байсан. За яг гоо зарим таамаг дээр энэ хэргийг нь Косовогийн үеийн одоо дайны үеийн тэр нэг эргэтэн хулгайлах хэрэгтэй холбоотой нэг юм тэрнтэй юм үргэлжилсэн байдлаар холбоотой хэрэг гэж таамаг байдаг ч гэсэн энэ бас ер нь бол эрхцэн хувьд бол тусдаал хэрэг юм байгаа юм л та ямар ч хамааралгүй. За тэгээд эндээс харах юм бол яг энэ Косовогийн хэрэгээс харах юм бол ядуу буурай хүмүүс эд эрхтнээ гэд амьдрахын эрхэнд мөнгө олохын эрхэнд зарж байна. За нөгөө талаас нь хүмүүс амьд үлдэхийн тулд мөнгөө төлөөд тэ хэдийг ч хамаагүй төлөөд авж байна. Тэгээ энэ зах зээл нь байгаад байна. Тэгээд аимшигтай юм л та. Хэдийгээр тэр хүний амьд үлдмээр байгаа хүнийг ойлгож байгаа ч гэсэн тэр хүн нөгөө талд ингээд эрэлт үүсгэж байгаа байхгүй. Тийм. Яг зохицуулаад нөгөө хангалттай байсан бол тийм нийлүүлэлт нь хангалттай байсан бол энэ чинь зүгээр яг л гоё хүний амьдрах юуг нь хангаад тийм гоё удаг үйл ажиллагаа байхгүй юу гэнэ. Даач тийм нийлүүлэлт нь бага байна л та. Тийм. Тэгээ энэ нийлүүлэлт нь яаж ч одоо хангалттай байх билээ дээ угаасаа. Тэ хүн ч одоо тэгж зүгээр ингээд нэг бөөрийг авлаа гэж бодоод ямар дахиад ургах биш үү. Тэгэхээр чин яаж ч бодсон хангалттай хэмжээний нийлүүлэлттэй байна гэж бол байхгүй. Тэг харамсалтай ийм байна гэдэг жишээнээс харж болж байна те. За хоёлаа үргэлжлүүлээд тэр нөгөө нэг National Geographic сувгийн тэр Black Market Organs гэдэг баримтат киноны үйл явдлаас нь ингээд гол хэсгүүдийг товчхон тайлбарлаад өгье. Энэ YouTube дээр бүтэн сувгаараа бүтэн нэвтрүүлгээр байж байгаа. Тэгэхээр энийг хэрвээ сонирхолч олж үзээрэй. За баримтат ивент чинь дараа ярив. За хамтдаа төрүүлж болох нүрээтэй Unitel маань өнөөдрийн дугаар ивент итгэж байгаа. За автомат цэнгэлэлт гэдэг нэг үйлчлэг байгаа юм. Энэ яадаг вэ гэхээр сар бүр хэн нэгний дугаарыг гараар цэнгэлэх, нэгж дата шилжүүлэх үйлдэлийг автоматжуулаад хэрэглэгчийн харилцаа холбоо тасалдахгүй байх хэрэгцээг хангаж байгаа ийм үйлчлэг юм байна. За хүүхдийнхээ дугаарыг цэнгэлэхээ мартсан тохиолдолд хүүхэд эцэг эхтэйгээ холбогдож чадахгүй байх, хэрэгтэй мэдээлэл цаг тухайд нь авч чадахгүй байх юм эрсдэл гардаг. За ингээд тус үйлчлэгэнд хоёр байдлаар дугаар цэнгэлэх боломжтой юм байна. За үйлчлэгээний хоног дуусах үед автоматар цэнгэлнэ. Сар бүрийн тогтмол нэг өдөр цэнгэлэхээр тохируулах гэж байна. Энэ айгүй амар байхгүй. Байнга ингээл за өнөөдөр хүүхдийнхээ дугаарыг цэнгэллүү яалаа гэж сар болгоо ингээд яхахгүйгээр ерөөсөө цэнгэлэх нь тодорхой юм чинь цэнгэлэн шүүгээ тохируулаад орхичихна. Тэгэл тэр чинь автоматар цэнгэлээд дата мата нь ороод ингээд бэж гин гэсэн үг байхгүй. Ачаас амар л юм тий. Тэгээ мартсан байж байгаа датагүй байж бол хүүхдээ олж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгвэл чи манай нэг уянга IMDb-г уянга өвөө мэдээ суулгаж өгнө гэж хэлээ. Бас тийм настай хүмүүс бас нэр хэрэгтэй юм биш үү? Тийм. Бүр яалал талт айгүй хэрэгтэй юм болчихлоо. Яаралтай үед мэд. За ингээд автомат цэнгэлэлтэд дугаар бүртгэхдээ Unitel аппликейшны үйлчлэгээ эзэснээс за мөн 1444 дугаарт SMS мессеж илгээгээд энэ бүртгэх боломжтой байна. За уг үйлчлэгийг идэвхжүүлэх нь нэмэлт төлбөргүй ба зөвхөн цэнгэлсэн дүн төлбөр дээр нь нэмэгдэнэ. За хэрэглэгч сард бусдын дугаарыг цэнгэлэх боломжтой дээд дүн нь 50,000 төгрөг юм байна. За автомат цэнгэлэлтийн үйлчлэгийг зөвхөн дараа төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид одоо идэвхжүүлэх боломжтой юм байна. За Unitel яг нэг харилцагч нартай яг чиглэсэн яг зөв тэр үйлчлэгийг дандаа санал болгож идэгт нь талархмаар тийм ээ. За баярлалаа. За ингээд баримтат кинороо орцгоё те. Сэтгүүлч Мариана гэж эмэгтэй энэ баримтат киног бол голчлон хөдөлж одоо эрен сурвалжлах хийдэг. За эхлээд Америкийн нэгдсэн улсаас аяллаа эхэлдэг. За тэрээр Жоржиа мужид амьдардаг нэг Гаррет гэдэг нэг нэртэй нэг юм өвчтөн хүнтэй залуутай уулздаг. Гарретін бөөр нь юм 3%-аас бага ажилтдаг юм байна л да одоо 3%-аас багаар ажиллана гэхээр одоо бараг л 97% нь ажиллахгүй болчихсон ажиллагааг болцсон юм хүн. За тэгээ чихрийн шижээ өвчтөе өдөр бүр юм диализ хийж ингэж амьдардаг. За тэгээ энэ залуу ярьж байгаа юм л да би одоо өвдсөн үедээ ингэж унж тусдаг тийм өвдсөндөө болоод ингээ хан мөргөх энэ юм бол байдаг зөндөө тохиолддог гэж хэлдэг. Залуу бол эргэтэн хүлээх жагсаалтанд ороод 1.5 жил болж байгаа. Гэхдээ ер нь Америкт бол энэ эргэтэн хүлээх хугацаа нь ойролцоогоор 7 жил байдаг юм байна. Тэгээд Аз таарвал одоо амьд хүлээгээд энэ 7 жилээ байх нь л дээ. Азгүй бол тэгэл хүлээсээр гал ер нь бол өнгөрдгөө гэсэн үг тий.
Тэгээд эндээс харах яг энэ хэсгээс харах юм бол эргэтэн шилжүүлж авахаар хүлээж байгаа өвчтнүүд өдөр бүрэл залбирч амьд үлдэхийн төлөө ингээд тэмцдэгэ гэдгийг эндээс харж болохоор юм байна. Тэгэхээр тэг хүн мөнгөө төлөөд ингээд үнэхээр эргэтэн хутлаад авч марч юм шиг бодоод бас жаахан ч гэсэн тэдний зовлон гадралж болох юм те. За мөн сэтгүүлч ингээд эмч нартай ярилцдаг. Эмч нар хэлэхдээ өвчтнүүдийнх нь 10-аас илүү хувь нь бараг юм хар зах зээл дээрээс эдэрхтэн олж авдгаа гэсэн ингэж таамагладаг гэсэн байна. Гэхдээ энийг бол өвчтнүүд нь хилдэггүй нуудаг юм байна л да. Би тэндээс авсан, эндээс авсан гэж бол хилдэггүй нуудаг гэж. Тэгэхээр эрхтнүүдийг нь ихвчлэн Филиппинд, Хятад, энтэг зүүн Европ гэх те түрүүнд дурдсан эндээс бол авдаг гэдгээрээ бол бүгд мэддэг юм байна. Одоо дэлхийд даяараа л ер нь энэ хэсэг газруудаас хүний эдэрхтэн худалдаж авч болдгоо гэж тий. Тэгээд энэ өвчтнүүд амь тэмцгийн ихэнд одоо мөнгөөр асуудлаа шийдэхийг сонгодгоо гэд эмчнэр нь ярьж байгаа нь аргагүй ч юм шиг. Тий. За тэгээд ингээд үргэлжлүүлээд Колумб руу явдаг. За тэнд очиод одоо энэ Колумбусын нэг Турбо гэх дотор явж байгаа байхгүй юу? Тэнд нь цагаач иргэд маш их за эд эрхтэн худалдааны золиос болох нь их байдаг юм байна л да. Тэгээ энэ сургаар сэтгүүлч тийшээ очиж цагаач иргэдтэй уулзахаар явдаг. За тэнд очиод иргэдтэй уулзахад бол ер нь бол бүгдээрээ л юм их ядуу тарчиг те бүгдээрээ Америк явахыг юм мөрөөддөг. За тэгээд хоол унд байхгүй мөнгө байхгүй ихэнд өөрийнхөө эд эрхтнүүдийг одоо нөгөө картелийн 8-ачтад зарж мөнгө олдог. Тэ ар гэрэд хижээдэг. Энэ тухайгаа ярьдаг. За ингэж яваа сэтгүүлч нэг The Reaper нэртэй нэг юм гинт хэрэгтэнтэй уулзаж ярилцлага хийдэг. Энэ хүний ярилцлага бол үнэхээр амар. Үнэхээр амар. Тэр хүн өөрөө одоо амьд хүнээс иргэд хэрэгтнийг гаргаж авдаг энэ хүн байгаа байхгүй юу. Тэгээд заримдаа ингээд маск зүүцэн нэр нүрээ хаагаал ярьж байгаа юм л да. Заримдаа ингээд хүнийг аалдаг те амьд хүнийг алаад ингээд шууд элэг бөөр зүрхийг нь аваад тэг ингээд савлаад явуулдаг гэж. Тэгээд ингээд идэр хитнийг чинь ингээд авцнаас нь хойш нь 36 цагийн дотор ингээд хүнд нь суулгах хэрэгтэй биш үү? Шилжүүлэх хэрэгтэй байдаг гинэ. Тэгээд тийм учраас ингээд авангуудаа шууд картелуудад өгөөл тэгээд шууд Панам юм уу Мексик руу явуулдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ ярилцлагынхаа үеэр бас ингээд бичлэг үзүүлдэг. Яг ингээд айгүй аимшигтай тэр мис заслын өрөөнд ингээд хүний эдэрхтнийг гаргаж авч байгаа байдлаагаа үзүүлсэн юм бичлэгийг үзүүлдэг. Тэгээ энэ ярилцлагыг энэ Марианагийн сэтгүүлчийг маш их цочирдуулж би амьдралдаа ийм хүнд ярилцлага хийж үзсэнгүй гэж хожимд дурсаад ярьдаг. За үргэлжлүүлээд сэтгүүлч Мексикт очиод Энжел гэдэг нэртэй бас нэг айхтар хүнтэй уулздаг. Энэ Мексикч гэсэндээ мөн картелуудын нийт эрхтний 8 хар зах зээлийг нь бүрэн атгацсан байдаг. Энэ Энжел гэж хүн болвол энэ доноруудыг хайж олоод за тэднэрт янз бүрийн шинжилгээ хийгээд ингээд мэдээллийг ингээд авчаад бийждэг гэж. Тэгэд ийм хүнтэй уулздаг. За тэгээ бас Палома гэдэг нэртэй эмэгтэйтэй уулздаг. Энэ эмэгтэйгийн нөхөр нь ингээд шоронд байгаа байхгүй яг энэ төрлийн хэрэгт холбогдсон ч юм ингээд шоронд орсон. За тэгээд нөхөр нь хэлэхдээ би одоо доноруудыг хүчээр эд эрхтнийг нь авдаг байсан. За тэгээд тэр доноруудын зарим нь бол ингээд жирийн ажилчин хүмүүс, за зарим нь бол ингээд бусдад өр төлбөртэй хүмүүс байдаг. За тэгээд заримыг нь бол алаад ингээд эд эрхтнийг нь авдаг байсан гэдгийг ярьдаг. Тэгээд сэтгүүлч мөн энэ картелуудын зөвшөөрөлтөөр нэг юм мис засалч хүнтэй уулзж байгаа байхгүй. Тэгээд эмч нь болохоор хамгийн гол нь зарим донорууд нь ингээд өөрийнх нь хүслээр биш ингээд хүчээр авчирсан хүмүүс байсан гэдгийг хэдийгээр мэддэг байсан ч гэсэн ингээд хагалгаа хийдэг авдгаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Энэ бас айгүй аимшигтай. Тэгээд бас нэг Жоан гэдэг нэртэй нэг юм худалдан авахч хүнтэй уулзж байгаа. Тэгэд ийм чихрийн шижин өвчтэй ийм нойр болцорхой одоо нойр болцорхой гэж байдаг шүү дээ. Нойр болцорхой шилжүүлэлт хийлгүүлсэн гинэ. За тэгээд энэ хүн ярихтаа ингэж би бол амьдрахыг хүссэн. Тэгээд картелууд надад туслаад ингээд эргэтэн олж өгсөн. Би тэднэрт $200,000 төлсөн гэж байгаа. Тэгээд энэ баримтат кино бол үзэхэд үнэхээр хүнд. Тэгээд үнэхээр яг энэ бодит байдал дээр хар зах зээл нь ямар шугам юм явдсан бэ гэдэг нь төсөөл авахыг хүсвэл тэр баримтат киног үзүүл бас болох юм шиг санагдсан.
За хоёлаа яг одоо тэгээд өөр бус жишээнүүдийг ярил л да. Хоёлаа нэвтрүүлэхийн өмнө ярьжсэн те бүхэл бүтэн нэг нь тосгон бөөрийн хөндий гэдэг нэртэй байдаг гэдэг. За энэ бол л шүү дээ. Непалийн Кавре мужийг бүхэл бүтэн мужийн тэр нэг тосгоныг ингээд бөөрийн хөндий гэд нэрлэлсэн байгаа байхгүй. Яагаад үг гэхээр яг энэ газраас олон 10 хүн ингээд бөөрөө мөнгөөр зарах энэ сүлжээнд орчихсон байдгаа гэсэн үг. Тэр чигээр ингээл ерөөсөө баг иргэн болгон бөөрөө өгөө зарчдаг юм байна л да. Нэг бодлоо айгу өрөвдөлтэй байгаа зү тий. За тэгээд энэ Непал орн бол өөрөө их ядуу буурай тарчиг орн шүү дээ тий. Тэгээд Непалд жил бүр 35 мянган орчим хүн орчин үеийн энэ боолчлол хүний 8-ны хохирогч болдгоо гэсэн юм тооцоо явдаг юм байна. Жилд 35 мянга. Тий, 35 мянга гэдэг чинь юу гэсэн үг барах юм тий. За тэгээд эннийх нь энэ 35 мянган хүн хохирогч болж байгаагийн одоо нэг хэлбэр нь ингээд эд эрхтний 8-нд өртдөг энэ асуудал юм байна. За тэгээд энэ ядуурл ажилгүйдэл за тэгээд энэ Непалуудын ард түмний амьдралыг одоо ингээд YouTube дээр ч юм уу ингээд жирийн иргэдийг нь харахад юм хөдөө тий орчин юм уул хадан дундч юм шиг ер нь юм нэг тусгаарлагдмал байдалтай амьдардаг байдалтай тий. За энэ нь ч гэсэн ингээд олон хүчин зүйлээс шалтгаалаад залуучууд ялангуяа одоо энэ 18-аас 30 насны эрэгтэйчүүд нь за зарим эмэгтэйчүүд хүүхдүүд ингээд энтгэг рүү явж ажил хийдэг юм байна. Энтгэг рүү очиж ингэж хар ажил хийж арга гэрээ тижээдэг. За ингэхдээ энтгэгч нь өөрөө бас ямар орон бэлээ. Тэнд маш их хэмжээний заллин хуурам эхлэлт за тэгээд нөгөө эд эрхтний 8 хүний 8 чинь явж идэг байгаа. За тэгээд энэ Непалчууд хөрхий тэр энтгийн аимшигтай зах зээлд нь очиод хохирогч болдго юм байна. Тэгэд ийм хохирогчдыг бүр энтэг рүү хилээр ингээд нээлттэй зөөрлөөд бүр ингээд зарим нэг хотууд нь ингээд хувийн имлэгтэй тэгээд тийш нь очин шууд мэс заслыг олцдог гэж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нэг бүр маш бодиттой нэг юм өрөвдмөр жишээ бас би олж уншсан. PBS гэдэг нэг юм вебсайтн дээр гарсан мэдээлэл байгаа. Энэ Сантош гэдэг нэг залуу 19 дөнгөж 19 настай. Тэгээ энэ залуу бол Непалийн Нувакот мужийн юм хөдөө тосгоноос гаралтай нэгэн. За тэрээр 19 настай мөртлөө гэр бүлийнхаа цоор ганц орлого болдог хүн гэж байгаа. Тэгээ гэр бүлийнхаа 6 хүний амьдралыг авч явдаг ийм хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээ 2022 оны 6 сард нэг үйл таних 2 эрэгтэй хүн түүнд энэтгэгт буюу шинэ Нью Делид ажил олж өгнө, өндөр цалинтай, тогтмол орлоготой юм ажил олж өгнө гэж амлаад тэгээд аваад явсан байгаа. Ажил хийлгэтнэ гэд. За ингээд залуу хил давуулангуудаа энэ Калькутагийн нэг хувийн эмнэлэг дээр шууд авчирангуудаа ажил хийхэд гадаад иргэд ажиллахад ийм зайлшгүй шинжилгээ эрүүл мэндийн шинжилгээ үзлэг хийдэг хэрэгтэй байдгиймаа гэж хэлээд цусны шинжилгээ авнаа гэсэн байна. За ингээд цусны шинжилгээ хийх нэрийдлэр тариад ингээ унтуулганд оруулцдаг. Ингээд энэ залуу одоо мэс засал буюу одоо ингээд эд эрхтний алтгаас өмнө юу болж байгааг ерөөсөө ойлгоогүй, мэдээгүй шинжилгээ өгөх гэж байна л гэж бодоод ингээд очсон. За ингээд сэрсэн чинь гидс хэвлийн нуруу хавар амар хүчтэй өвдсөн юм хагалгааны сорвтой унтуулганаас сэрсэн байгаа байхгүй. За ингээд сэрснийхэн дараа 8-ачд энэ залууд $4,500 өгөөд өвчин намдах юм өгөөд тэгээд ингээд нутаг руу Непал руу шууд буцаасан баг. Тэгээд одоо энэ залуу ямар байдалтай амьдарч ийн гэхээр ингээд удаан алхаж чадахгүй, амархан ойчиж тусдаг, ядардаг хүнд зүйл өргөж чадахгүй ийм нэгэн болж үлдсэн. За тэгээд Катмандугийнхаа нэг жижиг цайны газарт өдөрт ердөө $2 бага цалинтай ажил хийдэг гэж байгаа юм. Биеийн хүчний тийм ажил хийж чадхаа болчихсон. Тэгээд ийм байдалтай болсон залуу байгаа. Бодит жишээ. 5,000 төгрөгөөр 7 хүн амьдарч шүү дээ. Тий. Өдөрт. Амар уу. Тэгээ энэ тохиолдол нь шүү дээ. Непалд болж байгаа олон мянган хохирогчдын ердөө нэг нь зөвхөн нэг нь. За тэгээд Непалийн цагдаагийн одоо хүний 8-тай тэмцэх хилтэс 2022 оны 7 сараас хойш энэ эргэтэн худалдаалах сүлжээ гэмт хэрэгтэй тэмцээд одоо юу гэдгийг ажиллаад энэ 9 хүнийг уул нь бол баривчилж авсан юм бэлээ. Тэгээд хэдийгээр ингээд орон нутаг цагдаа
улс нь тэмцэж байгаа ч гэсэн энэ хэрэг одоо ч гэсэн байсаар байна. Аимшигтай. Ядуу орны бас нэг зовлон юм да тийм ээ. За хоёлаа одоо үлдсэн хугацаанд энэ нэг хятадын талаар бас ярьж үгэй. Энэ олон улсын нэг юутай Лондон дахь трибуналаар хятадыг энэ хүнийг алж эд эрхтнийг нь худалдаалж наймаалж ийна гэдэг юм шийдвэр гаргасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо ч гэсэн энэ тал дээр судалгаа хийж байгаа нэг юм сонирхолтой гэх юм уу юу гэх юм те бас юм аимшигтай түүх байгаа. Гэтэ энэ тал дээр хятадын засгийн газраас хизээч энийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол худал мэдээлэлээ гэж байнга мэдэгддэг. Одоо ч гэсэн огт хүлээн зөвшөөрдөггүй энэ талаар бол ерөөсөө ямар ч албан ёсны бодтой баттай мэдээллийг хятадын талаас өгөөгүй. Өгдөг мэдээлэл нь ерөөсөө эсэргүүцэл байдаг шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй тий. За хоёлаа ивент тэтгэгчийн дараа ярив. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани өнөөдрийн дугаарыг ивент тэтгэж байгаа. За энэ компани маань эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эднийх нь юу юм? Чи очлоо офис дээр нь нисхийн тойргийн яг урт талд MMS Green Building гэдэг байшин таах. Хажуугаар нь л зөндөө өнгөрчөөс очиж байгаа. Тийм тийш манайх ер нь уриалаад шин. Юу хүн болгоныг урд юм бэл. Манай энэ Green Building гэдэг ногоон байшин гэрээд нэг үзэт гэж. Яг Монгол инженерүүд барьсан. Яг орчин цагийн байшин ямар байх хэвээр яг тэр стандартаар баригдсан байхгүй. Америкийн билүүдээ энэ чинь LEED гэдэг гэрчлэгээтэй. LEED нь яг тэгэхээр яг нөгөөрөөгөө сэргийгт эрчим хүчээр ингэж хангасан тийм барилгуудад өгдөг юм бэл. Тэст бүгдийг Монгол инженерүүд хийсэн гэх юм. Үнэхээр бахарахгүй хайрахгүй. Үнэхээр гой бүтээн байгальт байл. Яг одоохондоо өртгөн жоохон дээр байгаа л гэж хэлээ л дээ. Гэхдээ ер нь бид нэр ингээд түүч хэлчлээ. Та бүхэн маань ч гэсэн бидний ардаас яваарай. Их дэлхийгээ хайрлаарай гэдэг ийм хариулгыг гаргаж байгаа юм байна. За тэгээд ийм гоё компани өнөөдрийн дугаарыг ивент тэглээ. Баярлаа. За баярлалаа. За хятадд нэг ийм Falun Gong гэдэг ийм шашин гэх юм уу? Ийм бясалгал, дасгал хөдөлгөөн хийдэг нэг ийм одоо хөдөлгөөн ер нь бол Falun Gong гэдэг нэг юм манай Монголд ч гэсэн ороод ирсэн юм байлээ. Нэг буддын системийн нэг бясалгал, дасгал хөдөлгөөн хийх нэг юм арга юм байна л да. Одоо ингээд кино мөн дөрөд ч ингээл удаанаар хөдөлгөөл амьсгаалгаал ингээд нэг иймэрхүү төрлийн юм шиг гэлээ. Би юунаас ингээд хайж үзлээ Falun Gong яг юу юм бэ? Яг шашин юм уу, биш юм уу гэх. Ер нь бол энийг шашин гэж үздэг юм байна. Тэгээд энийг нь яг нэг хүн бас үүсгэн байгуулсан 1992 онд Хятадд Ли Хонжи гэдэг нэг хүн үүсгэн байгуулсан. Ийм хятадын уламжлалт ийм цигүн дасгалыг буддын болон даогийн сургаалтай хослуулсан биеийн болон сэтгэл санааны дасгал юм гэж байгаа байхгүй. За тэгээд энэ нь бол үндсэндээ ийм шашин юм байна. Шашин гэж тодорхойлтонд бол багтах юм байна. За тэгээд 1990-ад оны сүүлээр энэ хятадд 70-аас 100 сая хүн энэ Falun Gong гэдэг энэ дасгалыг хийж исэн гэдэг юм тооцоо гарчээ. Нийтээрээ л энэ нэг дасгалыг хийж те ингээд байдаг байжээ. За энэ нь бол хятадын коммунист намын гишүүдийнх нь тооноос ч илүү өндөр гараад эхэлсэн гэж байгаа. Нийтээрээ л энэ дасгалыг хийдэг те. За тэгэхээр энийг нь засгийн газар аюул гэж үзээд 1999 оны 7 сарын 22-нд хятадын коммунист нам энэ Falun Gong-ыг хориотой шашин гэж тодорхойлоод хоригдсан юм байна. Оо тийм үү. Тий. Тэгээд энэ өдрөөс эхлээд энэ олон сая энэ Falun Gong шүтгчдийг баривчилж тэгээд энэ хорих лагерт аваачиж ингэж хорж эхэлсэн юм түүх байдаг юм байна. Энэ Falun Gong буюу Falun Dafa гэдэг бас нэртэй юм билий. Хоёр өөр нэртэй. Манай Монголд бас саяхан ороод ирсэн байл. Би хайж үзсэн чи 2024 онд энэ бүр нэг пэйж үүсгэсэн энэ дасгалынхаа талаар тайлбарласан юм байд юм байна. Тэгэхээр энийг бас дагаж итгэдэг хүмүүс манай Монголд ч гэсэн байд юм байна. Энэ шашныг ч юм уу энэ дасгал хөдөлгөөн юуг нь ерөөсөн муулаагүй шүү. Босон үйл явдлыг л ярьж байгаа гэдгийг
ойлгоорой тийм. Зүгээр л би тусгал тийм йогийн ч юм уу бясалгалын тийм л юм гэж бодсон шүү дээ. Харин тий. Тэр чинь дасгал хөдөлгөөнөө тайлбарлахдаа өөр үзэл суртал юм хийгээд идэх. Одоо бас л тийм л юм байлгүй одоо тэрийг мэдгүй байх. Сэтгэл санааны дасглаа гэж бас тайлбарсан байгаа байхгүй яг тэр энэ пэйж дээр нь ороод үзэх юм болж гэсэн бас тэгж тайлбарсан байлээ. За сонирхол юм байна тий. Тий. Одоо мэдгүй байгаа болохоор одоо мэдгүй юм хамаагүй яриад юугүй ямар ч л гэсэн энэ Фалун Гонг хятадд 20-той шашин гэж үзээд хориглжээ. Аяа чинь ингэдэм. Урт наслах бас нэг нууц моц гэдэг байхгүй нэг. Муу юм уу? Тэгж яриад байдаг юм. Тэнгүүд нөх хит урт наслаад байна гэд болиулах гэж задулчих. Бас тэр нэг уушуу чөлөө нэг юм бас нэг юм байдаг үстэй. Тэр уушуу чи юу лээ өөр юм бэлээ. Уушуу чи зүгээр кунфу шүү дээ. Кунфу юм уу? Нэр кунфу. Уушуу хийж ийн гээл нэг. Кунфу чин юу юм бэ? Бүх юмд мэрэгсэн тийм хүн биш үү те. Тэрийг кунфу чин гэж хэлэх хэрэгтэй байна. Одоо жишээлбэл маш мундаг тогооч энэ төр байна шүү дээ. Тэрийг ингээд тогоочийн урлагийг кунфугийн мастер гэж хэлэх хэрэгтэй байна л та. Зөвхөн одоо бие хамгаалах урлаг биш юм билээ шүү. Тийм. Жетли надад тайлбарлаж өгсөн. Яа. Жетлийн баримт кино үзсэн юм аа. Тэгээ юу хий би бол киноны кунфучин гэх юм. Тийм юм билээ. Кунфу бол юм зүгээр мастер л гэсэн санаатай юм билээ. Окей, нэг ийм сонирхолтой гэх юм уу, юм Фалун Гонг гэдэг нэг юм шашин байна. За Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн 2005 оны олон улсын шашны эрх чөлөөний тайланд дурдсанаар Фалун Гонг шүтэгчдийг баривчилж тамлаж албатан хөдөлмөрлүүлдэг байсан гэж энэ дурдсан байгаа энэ тайлан дээр. За мөн олон улсын Amnesty International байгууллагын тайланд Фалун Гонг шүтэгчдийг хилмигдүүлэх кампанит ажил 1999 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж дурдсан байна. Тэгэхээр энэ хилмигдүүлэлт бол зөвхөн энэ шашны эрх чөлөөг нь зөрчөөд зогсоогүй те хүний амь насныг хөнөөх хэмжээнд маш аимшигтай хэмжээнд хүрсэн гэж эдгээр тайлангуудад дурдсан байна. За олон улсын одоо хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр 1999 оноос хойш доор хаяж 4000 гаруй Фалун Гонг шүтэгч нар тамлаан тарчилтаас болж нас орсон гэдэг энэ баримжаа тоо байдгийн байна. Гэтэ энэ бол бодит тоо нь бол энээс ч илүү өндөр байх магадaltaй. Яг тэгэхээр Хятадын засгийн газар хизээж энэ төрлийн тоо баримтыг нийтэд ил болохгүй, тэ албасны тоо баримт өгөхгүй. Энэ бол зүгээр юм баримжаа тоо байгаа. Энээс илүү баха гэж үздэг. За тэгээ энэ хилмигдүүлэлт нь хүний эргэтэн худалдааны маш аимшигтай хэргийн үз болдгоо гэж үздэг юм байна. 1999 оноос хойш Хятадд энэ эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо эрс өссөн гэж үздэг юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр 2000-аас 2005 оны хооронд Хятадд 41500 гаруй эргэтэн шилжүүлэлт хийгдсэн бөгөөд эдгээрийн их үүсвэр нь буюу хаанаас энэ одоо шилжүүлэн суулгаж байгаа эргэтнүүдийг авч ийнэ гэдэг их сурвалж нь ерөөсөй байдгүй тодорхойгүй байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн таамаглаж байгаагаар энэ Фалун Гонг шүтэгчдийг онилсон тэ эднэрийг бай болгосон энэ хүний эргэтэн ийм том сүлжээ байна гэж ийм таамаглалыг бий болгоход хүргэсэн юм байна. За энэ тухай мэдээлэл яагаад эдгээр Фалун Гонгийн шүтдэг хүмүүсийн эдэрхтнийг авдаг гэж одоо таамаглаад байна те. Яагаад одоо магадгүй өөр таамаг гэж бодлоо шүү дээ. Шинжаан уурын талаар хоёлаа нэвтрүүлэг бас хийжсэн те. Тэн дээр байгаа тэднийг бас авдаг юм уу те. Яагаад Фалун Гонг гэдэг нэр энд хотголдоод ороод ирв гэхээр хамгийн анх 2006 онд нэг юм мэдээлэл гарч иржээ. Америкийн нэгдсэн улсад амьдардаг энэ Фалун Гонг шүтэгчдийн төлөөлөгчд Хятадын Шиньян хотын ойролцоох Сузянтун гэдэг эмнэлэгт 6000 гаруй Фалун Гонг шүтэгчдийг хорж тэдний эрхтнийг нь амьдаар нь авч яана гэдэг энэ мэдээллийг гаргажээ Америкийн нэгдсэн улсад. За тэгээ энэ мэдээллийг Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтнууд шалгаад тэр хэлсэн эмнэлэгт нь очиж үзсэн боловч огт нотлох баримт юу ч олоогүй, юу ч байгаагүй тэнд нь. За тэгтээ яг энэ гарч ирсэн мэдээлэл бол дөнгөж энэ том цуурхлын эхлэл нь байсан байна. 2006 оны 7 сарын 6-нд Канадын хуульч Дэвид Мейчес гэж хүн, за Канадын парламентын гишүүн асан Дэвид Килгур гэж хоёр хүн Хятадд Фалун Гонг шүтэгчдийн эд эрхтэнг худалдаалж буй тухай илтгэл маш том тийм илтгэл нийтэлсэн байдаг.
За энэ илтгэлд бол 33 төрлийн нотлох баримтыг дурдсан бөгөөд Хятадд Фалун Гонг шүтгчдийг амьдаар эд эрхтнийг нь авч худалдаалах явдал маш өргөн байна гэж энэ тайландаа дүгнсэн байна. За тэдний судалгаагаар 2000-аас 2005 онд Хятадд 41500 гаруй эрхтэн шилжүүлэлт хийгдсэн бөгөөд эдгээрийн их үүсвэр нь Фалун Гонг шүтгчдийн эд эрхтэн байсан гэж энэ хоёр хүн үздэг юм байна. За энэ Килгүр Майтес нар Мэтес гэдэг энэ хоёр хүн болоод Хятадд эргэтэн хүлээх хугацаанд бүр гайхалтай маш богино гэж онцлсон бөгөөд бөөрийн хувьд 1-2-7 хоног, илэгний хувьд 7 хоног, за зүрхний хувьд бүр хэдхэн өдөр байдаг гинэ хүлээх хугацаа. Гэтэл түрүүнд дурдсанаар Америкт бол жишээнтэй бөөрийн хүлээх хугацаа нь 7 жил дундаж хугацаа гэсэн шүү дээ. Гэтэл Хятадд бол бүр хэдхэн хоног байдаг байна. Энэ бол маш гайхмар тоо гэж байгаа. За тэгээд энэ нь бол олон улсын стандартаас хамаагүй бөгөөд их үүсвэр нь хүчээр донор болсон хүмүүс байгаад байна гэдгийг илтгэнэ гэжээ. За тэгээ мөн Хятадын эмнэлгүүдэд тэр энэ хоёр хуульч үнтэй холбогдоод утсаар бичлэг хийсэн ярилцлагуудаа нотлох баримт болгон ашигласан байдаг. Жишээлх юм бол нэг эмнэлгийн эмч нь Фалун Гонг шүтгчдийн эрхтэн байгаа гэж тодорхой тэр хүмүүст хэлсэн байна. Нууц бичлэг юм байна тий. Одоо энэ хүмүүстэй холбогдож ярьсан бичлэгүүдээ ингээд нотлох баримт болгоод авчиж байгаа байхгүй. Фалун Гонг шүтгчдийн эд эрхтэн байгаа. Яагаад шууд яг ингээд Фалун Гонг шүтгчдийн эрхтэн байгаа гэж хэлж ийн гэхээр энэ хүмүүс чинь айгүй эрүүл байдаг гинэ. Таймаг татахгүй. Тэгээ айгүй амьдралын зөв хэмнэлттэй. Нөгөө шашнаасаа болоод. Тэгэхээр энэ хүмүүсийн эд эрхтнийг хүмүүс худалдаж авах сонирхолтой ч гэдэг юм, авах сонирхолтой гэдэг юм. Болгоны яриа гэдэг шиг юм байна шүү Тий. дээ. За тэгээ илтгэлд дурдсанаар бас нэг эмэгтэй энэ өөрөө бол энэ эмэгтэй Фалун Гонг шүтгч биш эмэгтэй Хятадын зүүн хойд хэсэгт орших энэ Шэньян хотын Сузянтун гэдэг эмнэлэгт бол ажиллаж исэн гэж байгаа өөрөө. Тэгээд экс нөхөр нь энэ эмнэлэгтээ мис засалж хэмж байсан гинэ. За энэ эмэгтэй 2006 оны 3 сард ярилцлага өгөхдөө энэ хоёр хуульчид ярилцлага өгөхдөө нөхөр нь өөрт нь хэлсэн гэжээ. 2003 оны 10 сард энэ асуудлыг мэдээд хэлсэн гинэ. Тэгээд нөхөр нь 2001 оны сүүлээс эхлээд за ялангуяа бүр яг 2000 оноос эхлээд тогтмол энэ Фалун Гонг гэдэг энэ шашны шүтгчдээс нүдний эвэрлэг бүрхөвч энэ корни гэж яддаг шүү дээ. Энийг ингэж салгаж авах тийм хагалгаа хийдэг байсан гинэ. Тэгээ нийтдээ ойролцоогоор 2000 орчим хоригдлоо хийсэн баха гэж эхнэртэй хэлсэнийг нь эхнэр нь одоо мэдээд нөхрөөсөө одоо энэ чинь одоо аимшигтай шүү дээ. Тэнд хорих лагерт хоригдож байгаа хүмүүсээс ингээ хүчээр нүднийх нь тэр эвэрлэг бүрхөвчийн салгаж аавна. За тэгээ хамгийн аимшигтай нь тэр хохирогч нар ингээ амьдаараа мэс засалт ордог гинэ. Тэгээд мис заслалт ингээд ороод нүднийх нь эвэрлэг бүрхөвчийг авсныхын дараа бусад мис заслын эмчнэр орж ирээд энэ илэг зүрх бөөр гэд бүх эдэрхтнүүдийг нь хуваагаад авдаг байсан гэж. Тэгээд ингээд үлдсэн тэр цогцыг нь шатаадаг гэж. Энэ талаараа ингээд эхнэртэй хэлснийг нь эхнэр нь одоо энэ хүмүүст ярьж байгаа байхгүй. Тэгээд нөхөр нь бол ингээд энэ тэр эд эрхтнээ ингээд тонуулж байгаа тэр хүн болвол энэ Фалун Гонг шүтгч гэдгийг нь мис заслаас ч өмнө мэддэг байсан. Тэ тэгээд ингээд зүгээр унтуулганд оруулсан байдалтай ингээд амьдаар нь шууд мис заслалт оруулаад хийдэг байсан гэж байгаа. Тэгээ энийг нь нөхрөөсөө сонсон даруйда нэмэгтэй гэрлэлтэд цуцлуулсан гэд. Энэ гэрчлэл ярилцлага мэдээлэл нь одоо энэ хоёр дээр дурдсан Мэтес Килгүр гэд хоёр хуульчийн илтгэлийн гол нотлохоонуудын нэг болсон байдаг. За тэгээ энэ илтгэл олон улсын анхаарлыг татсан. Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүд энэ тайланг нь үндэслээд шийдвэр гаргаж исэн. За 2008 онд нь Итан Гутман гэдэг нэг сэтгүүлч The Slaughter гэд номондоо энэ Фалун Гонг шүтгчдээс 65,000 гаруйг алж эд эрхтнийг нь зарсан гэдэг энэ мэдээллийг дурдсан юм бүхэл бүтэн ном бичиж хэвлүүлсэн байт юм байна. За 2009 онд Килгүр Мэтес нар илтгэлээ шинжилсэн. За тэгээд энэ Bloody Harvest гэдэг нэг юм ном бас хэвлүүлсэн байдаг. За 2016 онд Килгүр Мэтес энэ Goodman гэдэг түрүүний дурдсан номны зохиолч сэтгүүлч
эдгээр хамтраа дахиад нэг шинчилсэн юм тайлан гаргасан. За энэ тайланд нь юу гэж дурддагцсан бэ гэхээр Хятадд жил бүр 60,000-аас 100,000 эрхтэн шилжүүлэлт хийгддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь Фалун Гонг шүтгэгчдийнх байна гэсэн маа. Тэгээд энэ чинь одоо 16 онд гарч иж байгаа тайлан ингэж байгаа шүү дээ. Тэгээд тэд Хятадын 700 гаруй эмнэлгийг судлаад тэдний эрхтэн шилжүүлэлтийн хүчин чадлыг нь тооцоосон байна. Жишээлх юм бол Тянжин хотын эрхтэн шилжүүлэлтийн төвд жилд 6,000 гаруй мэс засал хийдгээ гэсэн юм мэдээллийг дурдсан байна. За энэ тайлан Америкийн нэгдсэн улсын Конгрессийн гишүүдэд танилцуулагдсан бөгөөд 16 оны 6 сарын 23-нд Америкийн нэгдсэн улсын Конгресс Хятадд хүний эд эрхтэн худалдаалахыг зогсоох тухай ийм тогтоол баталсан байдаг. Энэ тогтоолд одоо юу гэж дурдж байгаа вэ гэхээр Фалун Гонг шүтгэгчдийг байгаа болгосон энэ эд эрхтэн худалдаалж байгаа Хятадд болж байгаа энэ үйл явдлыг буруу шагаад тэгээд үүнийгээ зогсоо. За тэгээд мөн Хятадын засгийн газрыг ил тод бай. Бүх мэдээлэл ил тод дэлхийн нийтэд ил тод болгоо гэдэг ийм агуулгатайгаар тогтоол гаргаж баталсан байдаг. Тэгэд энэ тэр хоёр хүний тайлан бол үнэхээр бүр зүрх зүсмээр аимшигтай. Тэгээ энэ тайланд өршөө бас нэг дурдсан байсан мэдээлэл яг тэр бас хорих лагер нөгөө нэг Фалун Гонгыг шүтдэг байсан хүмүүс нь хорих лагерт очиж исэн гэдэг байгаа шүү дээ. Эндээс нь амьд үлдсэн хүмүүс бас гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэдгээр нь юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд хорих лагертаа байж яхад нь те ингээд удаа дараа бидэн үзлэг хийгээл ингээд шинжилгээ аваад идэг гинэ. Цусны, нүдний одоо элэг бүр юу гэдгийг тэгэл юм үл мэддэх бодис тариал ингэдэг байсан гэж байгаа. Тэгэхээр энийг тайлан дээр нь юу гэж дүгнж ийн үгээр энэ магадгүй нөгөө эд эрхтэн худалдаалах ч гэдэг юм авах шилжүүлэх ажиллагааных нь бэлтгэл судалгаа ингээ явагдаад тэгэхээр ингээд эд эрхтний ингээ банк шиг тэнд ингээд амьдаар нь хориод байж идэг юм болов гэсэн юм таамгийг төвшүүлээд байгаа байхгүй. Тэгээд магадгүй тэрэн дээр нь тохирох тийм худалдан авах санал гарч ирэнгүүт нь энэ чин таарах цусны бүлэгтээ энэ таарах юм байна гэд тэдгээр хоригдлуудаас сонгодог ч юм уу. Нэг иймэрхүү процесстэй явдаг байж магадгүй гэсэн юм таамгийг дэвшүүлсэн байдаг. Бас аимшигтай. Амар. Зүгээр ингээд бөөнөр нь ингээд хонь мол мал яг тийм. Гахаан зүрхий хүнд тавиад байгаа шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тохирдог гэдэг хаад чинь. Гэтэ нэг тавиулсан хүн чи хэд ч амьдэрсэн ч гэлээ яг тэр гахаа шиг л байгаад байгаа байхгүй. Тэр гахаа гэж бас бэлдэж байгаа шүү дээ. Тэ за зүрхийг авах юм шүү гэл. Тийм юм та аимшигтай юм байна. За тэгээд энэ Хятадд болж байгаа энэ аимшигтай үйл явдлын талаар 2018 онд Лондонд байрладаг олон улсын хүний эрхийн байгууллага болох End Transplant Abuse in China гэдэг энэ байгууллагын санаачлагаар Бидасан шүүхийн трибунал байгуулагдсан байдаг. За энэхүү трибунал нь 2018-аас 19 онд хуралдаад 50 гаруй гэрчийн мэдүүлэг тайлбарыг сонссон 5,000 гаруй хуудас нотлох баримтуудыг хянаж үзээд 2019 оны 6 сарын 17 шийдвэр гаргаж Хятадд олон жилийн турш энэ Фалун Гонг шүтгэгчдээс хүчээр эд эрхтэнг ингэж тонож авах дээрэмдэх энэ явдал одоо үргэлжилсэн байна. Энэ бол хүний эсрэг гэмт хэрэг юм аа гэж ийм дүгнэлт бол гаргасан байдаг. За энэ шийдвэр бол Нүүбийн хүний эрхийн комист танилцуулагдсан. За энэ трибуналын энэ нэг шүүх хурлын гэрчүүдийн нэг гол гэрчүүдийн нэг нь болохоор энэ нэг дөрвөгч уугур мэс засалч нэг Энвер Тохти гэж нэг хүн байсан байгаа. Тэгээ энэ хүн 1990-ад онд Хятадд ажиллаж байхдаа цаазлагдсан хүний эд эрхтнийг авч исэн гэдэг ийм мэдээллийг өгсөн байна. Тэгээд тэр хэлэхдээ тэр цаазлагдсан гэдэг албан ёсоор тэр хүн бол цаазлагдсан. Гэхдээ энэ эмч болохоор тэр цаазлагдсан хүн бол амьд харин эд эрхтнийг нь эднэр ингээд авдаг байсан гэдэг ийм мэдээлэл өгч байгаа юм. Тийм яа байлаа юм байна. Тийм шүү дээ. Одоо зүгээр цаазлахгүй байна шүү дээ. Тэр эд эрхтнийг нөөр хүмүүст ингээд өгчдөг юм байна. Тэгээ энэ хүчээр л хүний эд эрхт ингээд хөдөлтаалаад аваад байгаагийн хэлбэрийг юм л да тийм ээ. За тэгээд энэ тал дээр энэ хүний эд эрхтнийг наймаалдаг энэ тондог дээрэмддэг асуудал дээр нэгдсэн үндэсний байгууллага болон дэлхийн олон улсын байгууллагууд зүгээр маш их дуу хоолойгоо хүчтэй өргөж байдаг. Одоо ч гэсэн өргөсөөр л байдаг.
Хүний эрхийн нүүбийн мэрэгчлэтнүүд 2021 оны 6 сарын 14-нд Хятадд Фалун Гонг шүтэгч энэ уйгур, төвд, мусульман, муслим, христийн шашинтнуудыг байгаа болгосон энэ эргэтэн худалдаалах энэ үйл явдлын талаар мэдэгдэл гаргасан байдаг нүүбээс. За тэгээ энэ мэдэгдэлтэй одоо Хятадын засгийн газрыг ил тод мэдээлэл өгөөч энэ үйл явдлаа таслан зогсоогооч гэсэн агуулгатай мэдээллийг өгсөн байдаг. За тэгээ дурдах юм бол ер нь маш олон улсын Amnesty International, хүний эрхийн ажиглагч байгууллагууд гэх мэт энэгээр байгууллагуудаас удаа дараа энэ талаар мэдээлэл бол хийж идэг. За одоо хүртэл энэ Doctors Against Forced Organ Harvesting гэдэг энэ байгууллага энэ асуудлыг 2006 оноос хойш ингээд маш детальд судалсаар л байгаа юм байна. Бас нэг энэ дээр нэг жишээ одоо хамгийн сүүлчийн юу болгоод дурдаад үе тийм. Энэ түрүүний дурдсан шүүхтэр нөгөө гэрч болсон олон хүмүүс байгаа гэсэн шүү дээ. Энэ хүмүүс нь болохоор тэр нөгөө нэг Хятадаас дөрвчгсэн энэ Фалун Гонгийг шүтдэг хүмүүс байгаа байхгүй. Ван Чуйин гэж хүн. За тэгээ засгийн газар нь энэ хүнийг 2000 онд хориод эдэрхтнийг нь үзлэг хийгээд барьж ингээ хориол ингээ байлгаад идэг гэсэн гэж байгаа. Эдэрхтэнд нь шинжилгээ хийгээл тэгэл ингээ эдэрхтнийг тааруулах зорилготойгоор гээд за яг энэ хүнтэй адилхан маш олон хүн мэдүүлэг өгж исэн. За тэгээд бас нэг мэдүүлэг нь Хятадын эмнэлгийн нэг эмчтэй хийсэн энэ ярилцлага байгаа. Энэ дээр юу гэж хэлдэг гэхээр Фалун Гонг шүтгчдийн эд эрхт нь илүү эрүүл байдаг юм аа. Тийм учраас тэднийг одоо байгаа ингэж эд эрхтнийг нь авах сонирхол маш өндрөө гэдэг энэ мэдүүлэг нь маш том нотлох баримт бас болж өгсөн байдаг. За түрүүнд дурдсан Хятадын засгийн газар бол одоо хүртэл энэ асуудлыг үгүйсгдэг Фалун Гонгийн талаар ташаа мэдээлэл гаргаж байна гэсэн Хятадын эсрэг санаатаагаар зохион байгуулалттайгаар ингэж бүлэдсэн худлаа мэдээлэл тараасан юм үйлдэлээ гэж одоо хүртэл хийлдэг. За 2006 оны тэр нөгөө нэг хоёр Мэйтис Килгүр гээд хоёр хүний илтгэлийн дараа Хятадын элчин сайдын гадаад явдлын яамнаас одоо албан ёсоор энэ бол улс төрийн зорилготой худал мэдээлэлээ гэж албан ёсоор мэдгдсэн байдаг. За тэдний мэдээлэлд юу гэж байгаа гэхээр Хятадд бол эдэрхтний энэ донорын одоо эрхтэн хандивлах гэдэг юм эрхтэн авах энэ процесс бол ил тод хуулийн дагуу зөвхөн сайн дур үндсэн дээр явдгаа гэж албан ёсоор мэдүүлсэн байдаг. За 2015 онд Хятад улсад эрхтэн донорын тухай шинэ эрх зүйн тогтолцоо эрх зүйн одоо шинжилтүүдийг хийгээд цаазаар авах ялтай одоо ялтнуудаас эд эрхтнүүдийг нь авахыг хоригдсон гэж бол мэдээлэл өгсөн байгаа. Энэ хүртэл бол авдаг л байсан юм бэ. Тийм байна. Тийм. Тэгтэл олон улсын шинжээчид одоо хүртэл энэ Хятадын өгж байгаа тоо баримт бол ил тод биш ээ гэсэн шүүмжлэлийг ярьсаар л байгаа. Хятадууд бол зөвшөөрөхгүй байсаар л байгаа. Засгийн газрын юмд оролцсон ч явчих таа яг тийм. Одоо мэдэхгүй шүү дээ. Одоо үнэхээр юм байдгүй байхгүй. Тий. Гэрчүүд нь тэгээд байгаа албан ёсны мэдээлэл нүгүү л гээд байгаа. Тийм. Гэрчүүд байна, нотлох баримтууд байна. Хятадууд бол зөндөө юм нуудаг шүү дээ. Тий. Ил тод биш болохоор одоо тэгээд таамаглахаас л өөр аргагүй юм байна л та. Тэгээ хүний эд эрхтнийг одоо энэ бол зүгээр геноцид. Ялангуяа ингэ шашин шүтлэг ч юм уу ямар нэг үзэл баримтлал ямар нэгэн байдлаар ингэж ялгаад тэрнийхэн төлөө ингэж хүнийг устгаж эд эрхтнийг нь одоо энэ дотор хийсэн юм байгаа ба штэ энэ чинь ингээ аваад зарна гэдэг бол одоо энэ шинжилгээ ухаангаас л хөгжих хэрэгтэй. Тийм ургуулд юм уу одоо яа тий. Одоо бол Японы солонгосод юу яач шүдмэд ургуулад эхэллээ штэ тий. Гэх мэтчлээ одоо энэ эрхтнүүд ер нь тун ойрхон л байгаа юм шиг байлаа. Энэ ер нь нэг 80 он гэхэд бол бид нэр эрхтнээ ургуулчих одоо хэмжээнд очих нь очно гэсэн тийм таамаг байна. Магадгүй одоо тэгээд робот ч юм уу тэр био робот энэ төр гэдэг янз бүрийн яг амьд биет шиг болж байгаа юм билээ шүү дээ тий. Тэгэхээр тэр мэр үнэхээр хөгжих юм бол тэгээд бас одоо энэ хэрэг дээр юу ч гэж одоо зөвлөж сэрэмжлүүлмээр ч юм. Харин тий одоо хүн хулгайлах гэмт хэрэгд бас
давхар явж байгаа. Тийм. Тий. Хүний эд эрхтэн хулгайлаад авцсан тэгэхээр их үүсвэр нь тодорхойгүй эд эрхтэн цааш нь дамжуулагдаад зарах. Одоо ийм аимшигтай юм байна шүү дээ. Тэгэхээр гадаад орн заа энэ хятад ч юм уу тийм ер нь явахтаа ганцаараа болж үл битгий юм байна тийм. Тий. Ер нь хаас агуул болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомж зээч илүүдэхгүй. Эргэтэн донор болох энэ бүх процесс ингээ хууль ёсны дагуу авж байгаа ч өгж байгаа ч тэр байгаасай тийм ээ. Энэ бол маш чухал. Тий. Ингээ хамгийн аимшигтай нь энэ зах зээл байхгүй бол ингээд илүү олон хүн амнасаа алдна тий. Гэхдээ одоо ерөөсө бид шинжлэх ухаанд л тийм байлаа ч гэсэн тий. Боломж. За одоо баярлах уу яах вэ ч тийм. Баяр тий. Ямар мэдээ яач. За хоёлаа өндөрлөө тий. Дараагийн дугаараараа. За өнөөдрийн дугаарыг маань хамтдаа төрүүлж болох нураатай Unitel болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэлтгэлээ нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столбины од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.